Сайн бацгаана өрх мөндөд үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргэе. MNB спорт цугийн орой мэдээг та бүхэнд хүргэе. Дэлхийд дахин болон эх оронд болсон спортын онцлог үйл явдал, тэмцээн уралдааны мэдээллийг танд хүргье. Өнөөдөр гэрэлцэг Уган баяр нар студид ажиллаж байна. Ингээд эхний мэдээг та бүхэндээ бас баярлмаар, багтмаар мэдээг хүргэж байгаадаа таатай байна. За монголчууд Монголын спортын гэр бүлээс 2019 оны анхны дэлхийн аваргын медальтанд хүрсэн юм сайхан өдөр өнөөдөр тохиож байна. Хүндийн үргэлтийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Гомс Сүрэнгийн инрэл хүрэл медаль хүртлээ. Энэ сарын 8-нд эхэлсэн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ирэх Баасан гарагт өндөрлөнө. Манай улсаас энэ тэмцээнд охтын 71 кг хэмжээнд Гомс Сүрэнгийн инрэл, 59 кг хэмжээнд Болдбаатарын Хонгор Зулнаар өрсөлдсөн юм. Олон улсын хэмжээний мастер инрэлийн тэмцээнд огцом өргөлтөөр 77 кг, түлхэлттэй өргөлтөөр 105 кг, нийлбэр дүнгээр 182 кг-ыг өргөжээ. Тэрээр түлхэлттэй өргөлтөөр 105 кг-ыг өргөсөн амжилтаар тэмцээний 5 дахь өдөр өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийг хүртлээ. За энэхүү Баянгол дүүргийн Ганзам 20 дугаар сургуулийн сурагч инрэл Монголын хүндийн үргэлтийн спортын түүхэнд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Харин алдар спорт хорооны тамирчин Баянзүрх дүүргийн шавь цогцлбор сургуулийн сурагч Хонгор Зул энэ тэмцээнд огцом өргөлтөөр 74 кг, түлхэлттэй өргөлтөөр 100 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр шагналт 5 дугаар орч шалгарлаа. За түүний хувьд хараахан медаль хүртээгүй ч олон улсын чанартай анхны тэмцээнд оролцсон юм а. Энэ тэмцээнд манай багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч Монголын хүндийн үргэлтийн үндэсний шгшээ багийн дасгалжуулагч Хос хоёрын одхоо оролцлоо. За 8 дахь удаагийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 44 орны 183 тамирчин охид хүүгүүдийн нийт 10 жинд өрсөлдөжээ.